Энэ хичээлээр бид хугарлын гажигын төрлүүд болон түүний эмчилгээ болон урьдчилан сэргийлэх аргуудын тухай ярилцах болно. Бид ямыг харахдаа аливаа зүйл дээр тусаад эргээд ойж байгаа гэрлийн долгионыг хүлээж аваад түүнийгээ боловсруулан хардаг. Тэгвэл яг яаж хүлээж авдаг юм бэ? Ямар нэгэн зүйл дээр гэрэл туслаа, эргээд ойлоо. Ойгоод ирж байгаа гэрлийн долгионыг нүдний эвэрлэг бүрхүүл хүлээж авна. Эвэрлэг бүрхүүл хүлээж аваад түүнийг дотгошин оруулахдаа хугалдаг. Тэгвэл гэрлийн хугарал гэж юу юм бэ? Харандааг шилтэй усанд хийхэд яагаад агаар болон усны зааг дээр харандаа хугарсан харагддаг вэ? Гэрэл нэг орчноос нөгөө орчин руу шилжихдээ энэ хоёр орчны ялгаанаас болоод түүний дамжих хорт өөрчлөгддөг. Тэгэхээр гэрлийн харандаан дээр тусаад ойж байгаа гэрлийн долгион агаараар дамжих хурд нь усан дээр тусаад ойж байгаа гэрлийн долгионоос ялгаатай учраас энэ хоёр орчинд харандаа өөр долгион дамжуулдаг буюу хугардаг гэсэн үг. Яг энэ харандаа хугарч байгаатай адилхан агаарт явж байгаа гэрлийн долгион буюу аливаа зүйл дээр тусаад ойгоод ирж байгаа гэрэл маань нүдний эвэрлэг бүрхүүлд хүрэхээрээ хугарч эхэлдэг. Эвэрлэг бүрхүүл нүдний болор, нүдний тунгалаг орчнуудаар хугараад нүдний торлог бүрхүүлийн эсүүд дээр хүрэх ёстой. Ингэж хүрэхдээ бидний тод харахад зориулагдсан буюу төвийн харааг хариуцсан шар толбон дээр гэрлийн долгион маань фокуслах ёстой болдог. Энэ фокуслах үйл явц нь хугарлын тусламжтай хийгддэг. Тэгвэл гэрэл нүдээр дамжин хугарах явцад гарсан алдаанаас эсвэл нүдний өөрийнх нь уртын хэмжээнээс болоод шар толбон дээр гэрлийн фокус ирж таарахгүй байхыг хугарлын гажиг гэдэг. Шар толбоны наан байж болно. Эсвэл нэвтрээд цаана нь фокуслагдж болно. Аль эсвэл өөр газруудад фокуслагдж болдог. Хугарлын гажиг гэдэг маань ерөнхийдөө шилээр засагдах боломжтой өөрчлөлтүүдийг хэлдэг. Үүнд миоп буюу холын хараа муу, гиперметроп буюу ойрын хараа муу, астигматизм буюу цилиндр шилний өөрчлөлтүүд орно. Хэвийн буюу сайн хараатай нүдний хувьд нүдэнд тусаад хугараад ирж байгаа гэрлийн фокус маань шар толбон дээр тусах ёстой. Холын хараа муу буюу миоп нүдний хувьд хэвийн нүднээс илүү урт байдаг. Иймээс хугараад ирж байгаа гэрлийн фокус маань явсаар хэвийн нүдэн дээр торлог бүрхүүл дээр тусдаг байсан бол миоп нүд урт учраас наан нь тусчихдаг буюу торлог бүрхүүлдээ хүрч чаддаггүй. Энэ тохиолдолд ойрын зүйлийг тод харах боловч холын ямыг бүдэг хардаг. Харин гиперметроп буюу ойрын хараа муу нүдний хувьд хэвийн нүднээс арай богинохон байдаг. Иймээс хугараад ирж байгаа гэрлийн фокус маань торлог бүрхүүл дээр тусдаг байтал нүд богино учраас нэвтрээд ард нь тусчихдаг. Энэ тохиолдолд бид ойрын ямыг бүдэг харах боловч холын ямаа тод хардаг. Харин цилиндр буюу астигматизм өөрчлөлтийн үед яадаг вэ гэхээр өмнө нь бид нүдний эвэрлэг бүрхүүлийн тухай ярихдаа бөмбөлөг хэлбэртэй тунгалаг гэж ярьсан. Тэгвэл нүдний эвэрлэг бүрхүүлийн энэхүү бөмбөлөг хэлбэр нь ерөнхийдөө төгс бөмбөлөг байдаг. Өөрөөр хэлбэл 360 градус ирж байгаа гэрлийг бүгдийг нь яг ижлэхэн хугалж өгдөг. Эвэрлэг бүрхүүлийн гэрэл хугарах алдаанаас, гэрлийг хугалах алдаанаас буюу хэлбэрийн гажигаас болоод нүдээр орж ирсэн гэрэл маань бүх чиглэлд ижил хугарахгүй зарим чиглэлд буюу зарим градус дээр ялгаатай хугарч болдог. Иймээс гэрлийн фокус шар толбон дээр тогтож чаддгүй өөр хэсгүүдэд тусах гэдэг. Үүнийг бид нар астигматизм буюу цилиндр шилний гажиг гэж хэлдэг. Энэ үед хол ойрын бүх зүйлс бүдэг харагдана. За, хугарлын гажиг гэдэг маань харааны шилээр засагдах боломжтой өөрчлөлтүүдийг хэлдэг. Хугарлын гажиг гэдэг нь өвчин биш. Гэхдээ өвчин бишгээ түүнийг засахгүй орхиж болдоггүй. Харааны шил зүүх шаардлагатай хүүхдүүдийг шилийг нь зөөлөхгүй байх нь мохос хараа үүсгэх, харааны төв хөгжихгүй байх цол талуудтай. Тэгэхээр хугарлын гажиг нь яаж засагддаг вэ? Жишээлбэл холын хараа муу буюу миоп нүдний хувьд гэрлийн фокус маань торлог бүрхүүл дээр хүрч чаддгүй наан тусаад байдаг. Энэ үед бид нүдний урд хэсэгт хасах шилийг барьж өгснөөр түүнийг цааш нь торлог бүрхүүл дээр аваачж өгдөг. Гиперметроп буюу богинохон нүдний хувьд торлог бүрхүүлийн ард нь тусаад байдаг. Энэ үед бид нүдний урд нэмэх шилийг байрлуулснаар гэрлийн фокусыг нааш нь татаад торлог бүрхүүл дээр авчрах боломжтой. Харин астигматизм буюу цилиндр шилний хувьд эвэрлэг бүрхүүл яг ямар градус дээр алдаатай хугалж байгааг нь болоод түүнийг нь засах шил зүйлгснээр фокусыг нэг болгох боломжтой байдаг. Хугарлын гажиг нэг болон хоёр нүдэнд тохиолдож болно.
хоёр нүдэнд мөн ялгаатай тохиолдож болдог. Мөн миоп, гиперметроп, астигматизм ямар ч хэлбэрээр хавсарч тохиолдож болдог. Бас нэг анхаарах ёстой зүйл нь хугарлын гажигын хэмжээ хүүхдийн биеийн өсөлтийг дагаад буюу хүүхэд өсгийн хэрээр өөрчлөгдөх боломжтой. Иймээс харааны шил зүүх шаардлагатай хүүхдүүдийг тогтмол хяналтанд буюу дунджаар 6 сараас 1 жил тутам үзүүлж явахыг зөвлөдөг. Нэгэнд харааны шил онцлогдсон бол түүнийг зүүх хэрэгтэй. Харааны шил зүүх ёстой гэж онцлогдсон хүүхдүүдийн ердөө 50% шилээ зүүдэг болох нь тогтоогдсон. Тэгвэл яагаад үлдсэн 50% зүүдэггүй юм бэ? Үүнд дараах шалтгаанууд байдаг. Хамгийн түгээмэл шалтгаан нь эцэг эхчүүд ойлгодоггүй, дэмждэггүй, зөвшөөрдөггүй. Мөн хүүхэд харааны шилээ хугалсан, гээсэн, хайсан байж болдог, гэмтээсэн байж болдог. За ахлах ангийн хүүхдүүдийн хувьд гадаад үзмжиндээ анхаарад шил зөөхгүй байх тохиолдол нь их байдаг. Шил зөөх үед завөр өгдөг гэдэг шалтгаанаар шилээ зүүдэггүй. Тэгвэл харааны шилийг зөөх үед яг ямар учраас завөр өгдөг юм бэ? Харааны шил завөр өгөх хоёр шалтгаан байдаг. Нэгдүгээрт нь харааны шилийг анханасаа зөв тохируулаагүй тохиолдолд. Хүүхдийн харааны үзлэг буюу шил тааруулах үзлэг нь олон үе шаттай, нарийн төвөгтэй ажилбар байдаг учраас зөвхөн нарийн мэрэгжлийн нүдний эмч гүйцэтгэх шаардлагатай. Иймээс шил худалдаалдаг худалдааны газар биш, хүүхдийн харааг шалгуулахдаа мэрэгжлийн эмчийн ажилуулдаг шилний газар болон эсвэл нүдний эмнэлэгт хандах нь зөв юм. Хоёрдугаар шалтгаан нь тогтмол хяналтандаа үзүүлээгүйгээс болоод шил нь хэмжээ нь өөрчлөгдсөн байх боломжтой байдаг. Нүдний шилний хэмжээ хүүхдийн биеийн өсөлтийг дагаад байнга өөрчлөгддөг учраас эмч нар 6 сар, за зарим тохиолдолд 1 жил тутам шилээ шалгуулад таарч байгаа эсхийг нь үзүүлээд шинээр тохируулан зөөхийг зөвлөдөг. Магадгүй энэ хугацаа өнгөрөөд хүүхдэд шил нь одоо байгаа харааны хэмжээнд нь тохирохгүй байгаа тохиолдолд толгоо өвдөх, дотор мухаарах, нүд өвдөх, нүд жилэх завруудыг өгдөг байна. Шил зөөхтэй холбоотой дараах буруу ойлголтууд байдаг. Үүнийг би залруулж өгье. Харааны шил нэгэнд зүүчихсэн бол насан туршдаа зөөх хэрэгтэй. Нэг зүүгээд эхэлсэн бол нэмэгдээд л байдаг. Тийм болохоор харааны шилийг зөөх шаардлагагүй гэж боддог. Энэ нь буруу ойлголт юм. Харааны шил шаардлагатай хүүхдэд шилийг нь зөөлөхгүй бол тархинд харааны төв хөгжихгүй буюу мохос хараа үүсгэнэ. Мөн шилээ зөөхгүй байх нь харааг улам муутгахыг баталсан олон судалгаа байдаг. Харааны шилийг бууруулж зөөлөх нь зөв. Харааны шилийг яг тулгаад зөөлгчвөл хараа улам мууддаг, нүд ядардаг учраас бууруулаад зөөлгч хий гэж эцэг эхчүүд эмчтэй ярих нь түгээмэл байдаг. Энэ бас буруу ойлголт юм. Зарим тохиолдолд харааны шилийг бууруулж зөөлөх нь хараа муудах явцыг улам нэмэгдүүлдэг гэдэг нь судалгаагаар батлагдсан. Мөн харааны шилээ зөөгээд 100% харах ёстой байсан хүүхдийг яагаад түүнийг нь буулгаж 80%, 50% таа харуулах ёстой гэж харааны төвийг 100% хөгжүүлэх ёстой боломжийг бид 50%, 80% болгож багасгаж байгаатай адилхан юм. Шилээ зөөхдөө өдөрт бага цагаар буюу магадгүй зөвхөн хичээл хийх, ном унших үедээ зөөгээд бусад үед нь шилээ авч амрааж байх хэрэгтэй гэж боддог. Энэ нь бас буруу ойлголт юм. Харааны шил шаардлагатай хүүхэд шилээ зөөнө гэдэг нь өөрөө амралт. Шилээ тогтмол буюу унтахаас бусад үед сэрүүн байх бүхэл хугацаанд зөөснээр хараа хөгжих боломж төдий чинээ нэмэгддэг. Шил зөөхтэй холбоотой ялгуурлан гадуурхалт үе тэнгийнхэн болон эцэг эхчүүд бусад хүмүүсээс их ирдэг. Бидний одоо амьдарч байгаа нийгэмд хүн харааны шил зөөснээрээ, сонсголын аппарат зөөснээрээ, амьдрал болон үйл ажиллагаанд туслах ямар нэгэн хэрэгслийг хэрэглэснээрээ ялгуурлан гадуурхагдах ёсгүй. Хүүхэд бол томчууд бидний тойл байдаг. Иймээс багш та, эцэг эхчүүд та бүхэн өөрсдөө шил зөөхдөө эерэг зөв хандлагатай байх нь ирээдүйн эерэг зөв хандлагатай хүмүүсийг бий болгоно. Хүмүүсийн дунд байдаг бас нэгэн буруу ойлголт нь харааны шил зөөх шаардлагагүй, том болсон хойно нь харааг нь тэглүүлчих гэж боддог. Тэгвэл харааны шил зөөх шаардлагатай хүүхдийг шилийг нь зөөлөхгүй буюу харааны төвийг хөгжүүлээгүй нэгэнт мохос хараа үүсгэсэн тохиолдолд насанд хүрсэн хойно нь ямар нэгэн эмчилгээ, мэс засал, хараа тэглэх ажилбар хийгээд тод харах боломжгүй байдаг. Хугарлын гажигаас хэрхэн сэргийлэх вэ? Хугарлын гажигын бүх хэлбэрээс нь бид сэргийлж чадахгүй. Гэхдээ тэр дундаа хамгийн түгээмэл тохиолддог буюу холын хараа муу байхаас сэргийлэх боломжтой. Холын хараа муу буюу миоп нүдний хувьд нүдний алим арагшаага сунсан байдаг. Энэ суналт хүүхдийн өсөлтийг дагаад нэмэгдэх хандлагатай байдаг. Энэхүү суналтыг нарны гэрлийн нөлөө хязгаарлаж өгдөг болох нь тогтоогдсон.
Тэгэхээр хүүхдийг гадаа гаргахдаа яг ямар хугацаагаар, ямар үед яаж гадаа гаргах вэ гэдэг дээр олон судалгаанууд хийгдсэн бөгөөд эдгээрээс дүгнэлт нь хүүхдийг ойрын зайны ачааллын дараа буюу хичээлийн дараа гадаа гаргах нь өдөрт хамгийн багадаа 90 минут буюу цаг 30 минутыг гадаа гаргах нь тухайн хүүхдийг хараа муудах эрсдлээс хамгаалдаг гэдэг нь тогтоогдсон юм а. Олон улсад хүүхдийн гадаа байх энэхүү хугацааг сургуулийн орчинд шийдэж өгсөн байдаг. Хүүхдийн гадаа хичээлэх боломжтой хичээлүүдийг нь гадаа оруулаад тухайн хүүхэд өдөрт 90 минут гадаа байж чадаагүй тохиолдолд хичээлийн дараа гадаа ямар нэгэн үйл ажиллагаануудыг зохион байгуулснаар хүүхдийг өдөрт багадаа 90 минут гадаа байлгах нь хүүхдүүдийн дунд хараа муудах эрсдлийг үр дүнтэйгээр бууруулж чадсан юм а. Дараагийн арга нь 20-20-24 юм. Энэ нь хэд удаан хугацаанд ойрын зүйлийг харахад хараа мууддаг учраас 20 минут тутамд завсарлаж холын юм харж авах хэрэгтэй. Тэгэхээр хичээл хийж байгаа хүүхэд 20 минут хичээллээд 20 секундын хугацаанд завсарлаад холын зүйлийг харах нь хараа муудах эрсдлээс хамгаалж чаддаг. Аливаа дадлыг үүсгэхдээ аль болох бага наснаас нь эхлүүлэхийг зөвлөдөг. Тэгэхээр та хүүхдүүдийг 20 минут хичээлсэний дараа нүдийг нь амрааж 20 секунд холын зүйлийг харуулхад хөвшүүлээрэй. 3 дугаар алхам бол тохой дүрм. Тохой дүрм гэдэг нь юу юм бэ? Ямыг хит ойроос харах нь харааг муудахдаг. Тэгэхээр ойрын зүйлийг харахад тохирсон зай гэж байдаг. Энэ зайг олохын тулд тохой дүрмийг мөрддөг. Тохой дүрм гэдэг нь гарын хаалгаа дэлгээд нүдэн дээрээ бариад тохойгоо урагшин барих үед энэ хооронд үүсэж байгаа зайг хэлдэг. Ойрын ямыг харахдаа тохой зайтай харах нь хараа муудах эрсдлээс сэргийлж чаддаг. Сургуулийн орчинд дараах 3 алхмыг баримтлаад буюу тохирсон зайд тохирсон хугацаа гар харуулад мөн хичээлийн дараа буюу ойрын зайны ачааллын дараа хүүхдийг гадаа байлгаж чадвал ирээдүйд үүсч болох олон харааны асуудлаас сэргийлж чадна.